Зөвхөн аврагдсан хүн л. Нэгэн үл итгэгч хүн ажил явдал болсон газарт одоо амарчих газрууд явжээ хэмээн хэлж буй бас өөр нэгэн үл итгэгч хүнийг харангаа ийхүү бодож гин. Дайсагнагч нэгний гэрт байх нь үлэнжийн зовлон байх болно. Тэр дайсантайгаа дотн харилцаж инээж хөөрөлдөн ярилцах нь бүрч зэвүүцсэн зүйл байх болно. Үнэнтэй дайсгандаг хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүс амьд оршигч Бурхныг үгүйсгэж мөн дургуйцсан Библиэд бичээстэй сайн мэдээг илэн далангүй эсэргүүцдэг. Магад тэд бах байдагаараа диваажинг зүглэн гэвэл тэр байдал нь өөрсдөд зовлон зэвүүцсэн явдал байх болно. Өөрийгөө амьд байхад дайсгандаг байсан Бурхны өмнө амьдрах ёстой. Мөн өөрийн эсэргүүцдэг байсан сайн мэдээг магтан дуулсан үгсийг үрд мөнхөд сонсох ёстой учраас юм. Нэг ёсондоо үл итгэгчдэд зориулсан диваажин гэж байхгүй. Тэд диваажинд орно гэвэл тэр нь тэдэнд зовлон зүдүүр ичгүүр болох учраас. Библиэлд тулгуурласан ямар ч нотолгоогүйгээр эцэст хинэн ч диваажинд очих болно гэсэн дэмий хоосон мөрөөдсөн хүмүүс байдаг. Харин Библи үүнийг боломжгүй гэж айлддаг юм. Зөвхөн хурганы тусаар гэмээ уушлуулсан нэг нь л тэр өдөр диваажинд байж чадах учраас. Тэр өдөр эсэргүүцэгчид хотын гадаа зогсох болно. Одоогийн амьдралыг туулах явцад үннийг хэрхэн дүгнсэн бэ? Яаж хандсан бэ гэх асуудал нь мөнхийн диваажинд орох эрхийг шийддэг. Ямар ч баталгаа нотлохгүйг амар амгаланд найдалгүй зөвхөн тэр үннийг бүх зүрх сэтгэлээр хүлээн авах ёстой. Тунгаан бодолд зөвхөн аврагдсан хүн л байлаа.